За цэцэрлэг ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын үдээ хоолны хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хүнсний үйлдвэр гэсэн энэ техник эдийн засгийн үндэс зураг төсөл боловсруулалтад санал оруулсан юм а. За манай одоо хүүхдүүд үдээ хоолндоо бол үнэхээр чанаргүй хүнс хэрглэж байгааг бол багш нар ч ярьдаг, эцэг эхчүүд нь ч гомдол ирүүлдэг. Тэгээ яг Монголдо дотооддоо энэ хүүхдүүдийнхээ хотод руу хийж байгаа хоол хүнсийг эрүүл аюулгүй стандарт хангасан ийм үйлдвэр байгуулах шаардлага бол зүй ёсоор уран гарч байгаа. Тийм учраас энэ саналыг маань бас дэмжиж өгөөч. Ер нь бол яг энэ дотооддоо энэ боловсролын салбарын суралцагчдынхаа энэ үдийн хоол цай мөн энэ хэрглэж байгаа тоног төхөөрөмж техник энийг бол Монгол бас хийх залуучууд бол зөндөө байгаа ш. Бид нар л өөрсдөө төр нь оролцоод энэ тендер нэрээр мөнгө угаах арга юм уу гэж би бол хардж байгаа. Тийм учраас энэ төсөл санаачлагуудыг гаргаж яхад энийг бол дэмжиж өгөх хэрэгтэй байна л гэж бодож шүү. За баярлалаа. За мөнхтийн гишүүний гаргасан саналыг дэмжих гэсэн томьёолоор санал ураалт. Гишүүдийн 38.9% дэмжиж санал дэмжигдсэнгүй.